Сайн мэцгааны уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэг рүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хосыг 44 настай Нам Жион, 52 настай И Даяон гэдэг гэрлээд 8 жил болжээ. Нөхрийн хувьд их нэртэй урам урах зүйл байдагч цаашдаа аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа бол эхнэрийн хувьд Жион өөрийгөө ямар үйлдэл хийдгийг мэддэггүй бөгөөд би яагаад тэр болгоныг нь төвчээд хамт амьдрах ёстой юм бол гэж бодогддог болжээ. Нөхөр нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Энэ хосын бичлэгийг үзэхэд өмнө нь ярьсан олон хүүхэдтэй Sexy Lady гэдэг хосуудтай төстэй тал харагдсан. Эхлээд эхнэрийн талын бичлэг гарна. Хосууд хүүхдэггүй болохоор 3 муур тэжээдэг. Даяон эмийн санд эмзүүчин туслахаар ажилладаг бол Жион барилга дээр ажилладагч сүүлийн үед Солонгост эдийн засгийн хямралтай байгаа болохоор ажилгүй сар болж байгаа. 8 жилийн өмнө Даяон Жионтой найзаараа дамжуулж танилцаад өөрөөс нь насаар дүү болохоор үнэхээр дажгүй залуу ах юм бол дүүтэйгээ танилцуулъя гэж бодож байгаад нэг мэтгэд өөрөө иргсэн байжээ. Жионы хувьд толгойд нь бараг ус ургадаггүй халзан. Тэгээд анх уулзаж эхлээд хоолнд орох үеэрээ Даяоноос би ийм үстэй ингэж харагддагч зүгээр үү гэж асуусан. Даяон шууд асууж байгаа нь таалагдаж уулзаж эхлээд 6-аас 7 сарын дотор хурмаа ээжээ. Бичлэг гарч шөнийн 12 цаг хагасын үед хосууд унтахаар ороод заслаа. Тус-тусдаа ор хэргэлдэм байна. Жион эхнэрийнхээ хөлөнд массаж хийгээд өгье гэсэн ч Даяон зүгээрээ хэрэггүй гэдэг. Жион гэрлээ унтраагаад эхнэрлүүгөө очиж хөлийг нь бариад хөл өвзөг гэд бүгдийг нь барьж өгнө. Нөхөр чинь хахад биет чинь хурж болтгүй мүү. Би биедээ хүрэлцэхгүй бол хамт амьдрахгүй байсан нь дээрээ гэдэг. 안에 잘게. 아이고 진짜 하지마. 다리만 만질 것 같으면. 다리도 만지고 엉덩이 만지고 만져야지 뭐. Жион эхнэртэй хайртай болохоор биед нь хүрч тэрвэрдэгч гологдож байгаа юм шиг мэдрэмж авдаг бол Даяоны хувьд нөхөр нь байнга ингэж тахаар тоглоод байгаа юм шиг аль эсвэл таатай санагддаггүй. Нөхрийн эхний асуудал байнга хосын харилцаатай байхыг хүсдэг. Жионоос нэвтрүүлгийн багийнхан эхнэр чинь хосын харилцааг огт зөвшөөрдөггүй мүү гэж асуухад сарда 10 удаахаа энэ нь надад хангалттай биш байдаг гэж хариулдаг. Тэгвэл та сард хэдэн удаа хосын харилцаанд орохыг хүсдэг вэ гэхэд 60 удаа гэж хариулсан. Тэгээд эхнэрээ зүгээр байхгүй хажуугаар нь өнгөрч зүрхтөө байнга бүхс рүү налгатна. Даяоны хэлснээр Жионы гар хүчтэй болохоор цохиулахаар маш их өвддөг. Хэдий тоглож байгааг нь мэдчихэж өвдөөд ахаар ууранд хурч бухимддаг гинэ. Надад лав энэ ах сар ажилгүй гэртээсэн болохоор уйдсан юм шиг л харагдаж байна. Хөтлөгч бичлэгийг үзээ Жион тандаж өөрийг чинь над шиг том биетэй хүн өдөр болгон цохиод байвал яах юм шиг байна гэхэд өвдөх гэхийг сонссон хөтлөгч эхнэр чинь ч бас адилхан хэдий ойр дотн хосууд ч гэсэн тэгж болохгүй гэдэг. Тэгэд бүр эхнэрийнхээ өвзгөнд зориулж шүлэг уншиж өгнө. Даяон заримдаа зөвхөн миний өвзгөнд л хайртай мах та гэж бодогддог. Даяон кафед нэг найзтайгаа уулзахаар иртэл найз нь чи нөхөртөө надтай уулзна гэж хэлсэн юм уу? Удахгүй залгах та гэдэг. Гэхдээ унтаад үлдсэн Жион эхнэрлүүгээ тасралтгүй залгасан ч утсаа авсангүй. Авах хүртэл нь иймэрхүү байдалтай залгадаг гинэ. Эхнэрийнхээ зориуд утсаа авахгүй байгаа бичлэгийг үзээд ингэдэг гэж огт мэдээгүй. Нэг бол цүнхэн утас байсан. Эсвэл чимээтэй байсан болохоор сонсоогүй гэдэг байсан ч бичлэг үзээд жоохон гонсоосон гэдэг. Ингээд Даяон 27 удаа залхуусны дараа утсаа авч ярихад Жион хаана байгааг нь асуугаад ийш дэшээ явсан бол явлаа гэж хэлэлтэй гэхэд Даяон за уучлаарай. Би найзтайгаа уулзж ийн гэдэг бол Жион ани ажуума маргааш над найзыг чи алчин шүү. Одоо хурдан ир найздаа утсаа өг гэд найзд нь хандаж утсаа авахгүй ах юм а 20-оос дээш залгсан гэдэг. Найз нь яагаад тэгэж их залгсан юм бэ? Утсаа цүнхэн дотроо хийгээд сонсоогүй сая гаргаж ирээд шууд авсан штэ гэдэг. Жион байн иймэрхүү байдалтай араас нь залгаж хаана байна? Хурдан ир гэдэг бөгөөд эхнэрээ хин нэгэнтэй уулзуулах дурггүй. Яагаад ингэдэг талаар нь асуухад ямар нэг юм болчихсон байх вэ гэж санаа зовдөг. Дээрээс нь утсаа авахгүй болохоор уур нүрдэг гинэ. Даяоныг найзуудтайгаа уулзах, хурмын ёслол, оршуулах ёслолт ч явуулдаггүй. Нэг удаа хоолны газар цагийн ажил хийтэл тентгийн захирал нь эрэгтэй хүн байсан бөгөөд ажлын газрынхнаараа хаяа нэг гарах гэхээр явуулдаггүй. Явуулахаараа араас нь нууцаар дагаад ирсэн байдаг. Нөхрийн дараагийн асуудал эхнэрээ хит их харддаг. Ийм нөхөртэй олсноосоо хойш олон дотны найзуудаасаа холбоогоо тасалжээ. Жионы ярьснаар өмнөх эхнэрээ өөр хүнтэй байхад нь барьжсэн. Мотелд орж явахыг нь таньдаг дүүн хараад Жион хэлсэн. Ингээд Жион буудлын руу орж өрөөний хаалгыг эвлээд үйлсэл дээр нь барьжээ. Энэ цагаас хойш эмэгтэй хүнд итгэж чадхаа болсон гин. Хөтлөгч өмнөх эхнэрээсээ авсан травмагаа эмчлүүлэх ёстой байхад яагаад ямар ч буруу зүйл хийгээгүй Даяоныг зовоогоод байгаа юм бэ? Ийм байдалтай яаж амьдрах юм бэ? Гэхдээ яагаад энэ хүн өөрөө ийм байж салах хүсэлт гаргасан юм бол арай шөндөө хамт унддаггүйгээс салах гээгүй үсттэй гэхэд үгүй гэж хариулдаг.
Бичлэг гарч Жион үүрийн 4 өнгөрөө цэрээд гэрээсээ гарч 10 минутын дараа гартаа уудтай амбараад орж ирэх бөгөөд дуу аялж дотроос нь Макколи гаргаж ирдэг. Өглөөний 5 цаг 25 минутанд эхний шилийг ууж дуусгаад 40-д 2 дахь 50-д 3 дахь ууж дуусгадаг. Өглөө болгон өлөө илгэн дээрээ ингэж ууд юм байна. Нөхрийн дараагийн асуудал 365 хоног өглөө өдөргүй уудаг. Үрээр 5 өнгөрөөж 3 шил Макколи буюу цагаан бутааны арх ууж 6 цагт унтаад өдөр 12 цагт 1 шил сөөжөв, 2 шил пив ууж оройны 7 цагт дахиад 1 шил сөөжөв, 2 пивтэй уусан. Өдөртөө дунджаар иймэрхүү байдалтай уудагч заримдаа илүү их хэмжээгээр уух тохиолдолч байдаг гинэ. Хөтлөгч дахиад эрүүл мэндийн үзлэгт орж ирсэн үү гэж асуудаг. Жион хэдэн жилийн өмнөөс чихрийн шижинтэй болжээ. Нэвтрүүлгийн баг гэрт камер зуршуулгаар ирсэн цагаас хойш байн гууж хүмүүс байхад хүртэл дэлгүүр гарч арх авчирдаг. Ажилгүй гэртээ байгаа болохоор нэг бол арх ууж, нэг бол унтдаг болсон. Тэгээд үүрээр босч арх уучаад эхнэрээ унтуулахгүй ажимаа гэж дуудаад би унтмаар байна. Түшээд яв гэдэг. Бүр өөрөө явбал унахаар хэмжээнээс огцсон. Даяа нөхрөө оронд нь оруулаад нойрмогч ихтэй ширээн дээр байгаа идэж уусан юмыг нь цэвэрлээд ажил руугаа явна. Эхнэр нь завгүй ажиллаж байх оронд Жион зурагтаа үзэж архи аавна. Энэ талаараа Жион сүүлийн үед ажилгүй гэртээ байж архи ухаас өөр юм хийхгүй байгаа болохоор эхнэртэй гимшиж байгаа гэдэг бол Даяон зөвхөн амаараа л ингэж ярьдаг. Өнгөрсөн жилч бас ажил бараг л хийгээгүй. Доктор сууршилтай ажилдгүй. 8 жилийн турш амьдрахтаа нэг газар хамгийн удаандаа жил гараа ажилласан. Ихэнхдээ 2-3 сар ажиллаад гардаг гинэ. Түрүү жил Тэжон руу ажиллахаар явах гэжсэн ч ажил нь гацаад бараг 1-2 сая вон архинд өрсөн. Даяоны сарын цалин нь 2 сая вон. Хөтлөгч өдөр дуудаг архины мөнгийг хамгийн магаар тооцоод 20,000 вон гэж бодох юм бол сард 600,000 воноор архи уудаг. Өөрөө орлогогүй мөртлөө. Эрэгтэй хүн ажилгүй байгаа бол юу ч хамаагүй олж хийгээд гэр бүлээ авч явахыг хичээдэг байх хэрэгтэй. Үгүй бол ядаж мөнгө өрөхгүй байх хэрэгтэй. Өдөржингөө нэг сандал дээр сууж орилж бахираад архи уугаад ах юм бол яах болж гинэ? Эхнэрийнхээ өгцгийг алгадаад дуудуулаад байж ах нөхцөл байдал биш. Одоо болтол нөхөр яагаад нэвтрүүлэгт бүртгүүлснийг ойлгохгүй байна гэдэг. Бичлэг гарч Даяон ажилдаа явахаар бэлдэх оронд Жион эхнэрээ дуудаж карта үлдээгээд яв. Макколи авч уна гэдэг. Эрэгтэй хүн байж бардам зам байдгүй махта. Байнга карта өг гэдэг. Даяон амжиргааны зардалд мөнгө хүрэлцэхгүй машиныхаа даатгалыг төлөх хэрэгтэй байна гэхэд Жион тэрийг дараа нь цуглуулад төлчихөд болно штэ. Чи машин барьж копи ууж болоод би архи ууж болтгүй мүү гэхэд Даяон өнөөдөр өглөөнөөс хойш уусан биз дээ. Ухаан оролдоо. Өнөө маргаашгүй 50 өрөх гэж хизээ хүртэл ингэж амьдрах гээд байгаа юм бэ. Ямар ч ирээдүй алга гэхэд чи өөрөө л зүв амьдр гэдэг. Ингээд хөөрхөд Даяон бууж өгөөд карта өгнө. Өгөхгүй бол өөрөө очиод дэлгүүрээс зээлж авдаг бөгөөд архи уухгүй байхаараа байнга хэрүүлээдэг. Дараа нь архиных нүрийг Даяон дэлгүүрт очиж төлд юм байна. Даяон нөхрийнхөө архины өрийг төлж гэртээ ирээд яаж уухаараа 75,000 воноор ууд юм бэ гэхэд Жион ам цангаад байна гэдэг. Даяон юу уух юм ус уух уу? Гэрт уух юм байгаа илүү гэд хөргөчөө уухад юу ч байсангүй. Гэтэл Жион дэлгүүр яваад уух юм аваад ир гэдэг. Даяонч гарч уух юмыг нь авчирч өгөөд аяга өгөхгүйгээд хамаг юмыг нь хийж өгдөг. Ингээд үүрээр шал согтуу унтсан Жион их нэртэй гүгсүү буюу манайхаар бол гурилтай шүл хийгээд өгөө. Өөр айлын ихнэрүүд хөвчлэн үүрээр босч хоолоо бэлддэг гэдэг. Даяонч босч хоол их оронд Жион тэгэж хий ингэж хий гэж өгүүлж гад хоол болох үед аль хэдийнэ ширээгээд ирлээд унтаад өгчээ. Рөөс ирээгээд хоолыг нь савхтай өгтөл модон савхаар идэнэ. Энийг намайг ид гээд байгаа мó гэдэг. Даяон ширээн дээрхээ татж аваад аяг тавгаа угааж идэл Жион хид хид удаа ихнэрээ дуудаад ирснийхэн дараа өрөөний гэрэл унтраа гэдэг. Тэгээд арх бие уухаараа гахаж цацаад тэрийг нь ч бас Даяон цэвэрлдэг. Хөргөчөнд байгаа өөрийнхөө уух архийг хүртэл зөөлгөөд их нэртэй чи намайг ийм болгосон гэдэг. Гэрэлснээс хойш бүх зүйлийг Даяон хийж өгдөг болж тэр нь зуршил болсон гинэ. Одоо Даяон байнга нөхрийнхөө хэлсэн болгоныг хийхээс залхаж ядарч байгаа. Гэхдээ бичлэгээ үзээд надад хэцүү байгаагаас илүү нөхрөө өрөвдөх сэтгэл төрсөн. Хэрвээ салгаар болох юм бол амьдарч чадахгүй үхэх юм шиг санагдаж хэцүү байсан ч нөхртөөгөө хамт үлдэх ёстой гэсэн бодол төрсөн гинэ. Хөтлөгч Жионыг ингэж амьдралаа үрж болохгүй. Яагаад өөрөөр сэрж байгаагаа мэдгүй. Юу ч хийхгүй болохоор нойрч нүрэхгүй байгаа. Дээрээс нь арх уух зуршил олчихсон учраас нүд чинь автоматар нэгдэж Макколиогоо ууж байгаамаа. Ингэж гаад үнэхээр том асуудал гарч үхэж магадгүй. Одоо зүгээр юм шиг санагдаж болох ч бичлэгэн дээрээс харахад өдөржингөө сууж хэвтгэхээс өөр үйлдэл хийхгүй байгаа болохоор ямар ч булчингийн маск болсон байна. Гаднаас нь харахад зүгээр харагдаж байгаач аль хэдийнэ 80 настай өвгөн шиг болчихсон байна гэдэг. Жион эрүүл ахта нэх ярьдгүй мөртлөө арх ухаараа 180 градус өөрчлөгдөж олон юм ярьдаг. Тэгээд найз руугаа залгаад эхнэр хүн чинь хоол идэхийнхээ өмнө ширээгээ арчаад аяг халбах сэрээгээ бэлдээд будаагаа авчирч өгөх ёстой эцтэй гэхэд ашгүй найз нь чи өөрөө ийгэж
Бүгдийг нь хийж чадна үсттэй. Тим их хугацаа чаардахгүй гэхэд Жион ядаж чи миний талд орж өгөх хэрэгтэй гэдэгч найз нь зүгээр уугаад унт гэд уцаа салгадаг. Жион дахиад нэг хүн рүү залгаад захирлаа та надад таалагддаг. Миний хувьд та сайн хүн шүү гэхэд захирал нь за маргааш залгая гэд уцаа салгана. Жион энэ талаар өдөржингөө гэртээ ганцаараа байдаг болохоор ганцаардаж хань болох хүн хайдгаа гэсэн. Ингээд дуусаагүй дахиад нэг таньдаг дөрүүгээ залгаад хэл ам нээдэрсэн юм ярина. Өөрөө дотгошоо хүн болохоор арх ухаараа дотроо байсан бүх зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр гаргадаг гэж ярьсан. Хөтлөгч энийг үзээд эргэн тойрных нь хүмүүс холбоогоо тасалсан нь ийм учиртай ээжээ гэдэг. Нөхрийн дараагийн асуудал арх ууд согтгоороо хараалж бүр ганцаараа ярьдаг. Ингээд эхнэрийн талын бичлэг дуусч нөхрийн талын бичлэг гарлаа. Жион байнга хоолоо идэг. Өмнө нь хятад хоолны газар ажиллаж байсан болохоор эхнэрээсээ сайн хоол идэм байна. Даяны үед 1-ээс 5 хүртэл үрээр сүмд очиж залбирдаг бөгөөд 3-т 5-тахад оройны цуглаанд явж хагас сайнд оройны залбирал хийгээд бүтэн сайнд орой болтол сүмдэр байдаг гинэ. 7 хоногийн турш сүмд явдаг. Сүмийн найрал дууны багт идэм байна. Унтах цагаа хасах юм бол өдөртөө 3 цаг л эхнэртэйгээ хамт байдаг. Гэртээ байх цаг нь хэтэрхий бага учраас Жион ганцаарддаг. Эхнэрийн ихний асуудал нөхрөө хаяад хит их сүмд цаг зарцуулдаг. Тэгээ Жион би ганцаараа байх гэж хамтаа амьдраагүй гэхэд Даяон хоол идэж байхад бити юм яриад байдаг. Жион хоол идэх үед л ярихгүй бол ярилцах цаг алга гэд ярих гэхээр чимээгүй бай. Хоол идэж гин. Идээд болцсон уу? Ярилцах цаг алга гэд идэх юмнуудаа татаж авна. Жион ярилцах гэхээр сүм рүү явах хэрэгтэй гэд тахаар би хин сэтгэлээ нэх ёстой юм бэ гэхэд би чиний ярьж байгаа амийг анх удаа сонсч байгаа юм бишээ гэдэг. Хөтлөгч сүмд явдгийг нь мэдээд гэрэлсэн мэдтэй гэхэд Жион анх уулзахдаа явдггүй байсан гэдэг бол Даяон өмнө нь ганц бие байхдаа явдггүй байсан ч нөхөртөөгөө хамт амьдраад эхэлсэн чинь амьдрал хэцүү байсан болохоор буцаад сүмд явж эхэлсэн гинэ. Өмнө нь Даяон сүмд явж байгаа нөхрөөсөө нууж хичээлд явж байгаа гэж хэлсэн. Жион хоёр хайрцаг мандрин бариад очих гэтэл ирж хэрэггүй гэсэн болохоор нэг л сонь санагдаж сулаад үзтэл сүмд явж исэн бөгөөд тэр сүм нь Солонгостой алдартай гаж урсгалын сүм байсан. Ингээд Жион ихнэрээ ийш тийшээ явхаар байнга залгаж мэдрэмтгий ханддаг болсон. Харин Даяоны одоо явж байгаа сүм нь энгийн сүм юм байна. 있다 보니 이제 그렇게 되더라고. Амар залбирч байгаад Даяон сүмийнхээ ажлыг багасгах бодол байхгүй. Ягаад гэвэл Библиэлд бичигдсэнээр амьдрах ёстой гэнэ. Эхнэрээ сүмд байх оронд Жион гэртээ ганцаараа тамхи татаж ярилцах хүн хайж ийш тийшээ залгаж тоглоом тоглодог. Энэ ах гэхдээ бичлэгний туршийн сандалнаасаа бараг боссонгүй. Өдөржингөө ажилгүй гэртээ байхаар өдөр урт санагдаж эхнэрээ хүлээхээ хажуугаар мууртайгаал ярьж хүүхэд шиг эрхлүүлдэг. Байнга хажууд нь байж заримдаа өөрийг нь ойлгоод байгаа юм шиг санагддаг гинэ. Тэгээд хөтлөгч Даяноос хэрвээ нөхөрч нь ажилд ороод арх ухаа багасгавал сүмд явах цагаа багасгахгүй гэхэд үгүй одоо гэх шигэ байна. Сүмд явдаг бүх хүмүүс л ийм штэ гэдэг. Нэвтрүүлгийн магаас их нэртэйгээ хамт сүмд явж исэн үг гэхэд Жион хамт хэд хэд удаа явж исэн ч танихгүй хүн ирээд нөхөрсөг хандаад ахаар дарамттай санагдаж хэцүү байсан гэдэг. Ингээд Даяон сүмдээ яваад оройны 10 цаг 55 минутанд орж ирэхдээ хамгийн түрүүнд нөхрөөсөө муурнуудаа гаргасан уу гэж асуудаг. Жион чи арай дэндүү юм а гэж үглэхэд Даяон зүгээр орж унт гэд яриаг нь таслана. Даяоны хэлснээр нөхөр нь байнга дэмий юм ярьдаг бөгөөд тэрэнд нь дургу. Эхнэрийн дараагийн асуудал нөхөртөөгөө ярилцахаас зайлсхийдэг. Хөтлөгч өдөржингөө согтуу байгаа хүнтэй хэн ярилцахыг хүсэх юм бэ? Би ч ярмааргүй санагдах юм байна гэдэг. Бичлэгэн дээр нөхрөө өглөхийг сонсомооргүй байгаа Даяон ганц ч үг дуурахгүй чихвч зүүж дуу сонсно. Заримдаа яриаг нь сонссон ч сонсоогүй дүр үзүүлдэг. Жионы бодлоор Даяонд хамгийн чухал зүйл нь сүм. Гэтэл миний их нэртэй болсон шалтгаан хамт байж ярилцаж хоол хувааж идэх гэдэг. Тэгээд баян их нэртэй хайраа илчилт юм байна. Согтуул болохоос ш. Нэвтрүүлгийн багаас эхнэрээсээ ямар үг сонсохыг хүсдэг вэ гэхэд хайртай шүү гэдэг үгийг хамгийн их сонсохыг хүсдэг гэж хариулдаг. Бичлэг дуусгаад хөтлөгч эхнэр чинь энэ нэвтрүүлэгт орсон эмэгтэйчүүдийн дундаас хамгийн сайн сахиусан тэнгэр шиг хүн байна. Хүссэн болгоныг чинь хийж өгч архийг чинь хүртэл авч өгөхөөс гадна үүрээр босоод хоол хийж өгч байна. Хичнээн царайлаг боловсралтай мөнгө ихтэй хүн байсан ч өдөржингөө ийм байдалтай байвал хинч тоож харахгүй. Бусад хүмүүстэй адилхан өглөө босч ажилдаа явж тарж ирээд хамт хооллож ярилцсан бол тэнгэр чинь бараг уйлах байхаа гэдэг. Ингээд зөвлөгөөний цаг болж сэтгэл зүйч Жионыг яаралтай дуудаж анх удаа архи уухгүй 24 цаг болоход би энэ ямар байгааг асуухад гарын салгалж юмнаас цочоод өмнөх оройн тиймд сайн унтаж чадаагүй гэдэг. Сэтгэл зүйч сэтгцийн хувьд яаралтай тусламж авах хэрэгтэй. Яагад гэвэл архи гэдэг зүйл тархинд тайвшруулах үйлчилгээ үзүүлж мэдрэлийг дарангуйлдаг. Тэгэхээр гинэт тайвшруулах зүйл нь байхгүй болчоор эмзэг болж зүрхний цохилт түргсэж хөлөөрч гарчин салгалж байгаа.
Сүүлдээ таталтөх аюултай гэд ийм бичиж өгөөд уулгаж эхнэрийг оруулаад нөхөртөөгөө амьдрдаг шалтгааныг нь асуухад би л анхаарч халамжлахгүй бол хинч түүнийг анхаарахгүй юм шиг санагддаг гэхэд сэтгэл зүйч миний харж байгаагаар ямар ч ухаан суугаагүй ээжийн хүршгэл байна. Нөхөрчин чихрийн шижинтэй юм билээ гэхэд даян өвчтэй гэдгийг нь мэдсээрэж удахгүй зүгээр болчих байх, дээрдэх байх гэд хийхийг хүснэгийг нь хийж өгдөгч тухайн үед хэсэг гайгүй болжгаад бүр дорддог гэхэд сэтгэл зүйч яагаад гэвэл нөхөрчин өсвөр насны хүүхэд биш, насанд хүрсэн хүн учраас тэр зөвшөөрөх болон татгалзах хоёрын тэнцвэрийг олох ёстой байхад таны хувьд нөхрийнхөө хүссэн болгоныг хүлээн зөвшөөрч хийж өгч байна. Дээрээс нь нөхөрчин гэртээ тамхи татдаг шалтгаан нь юу вэ гэхэд даян би тухтай байг гэд татхыг зөвшөөрсөн гэдэг. Сэтгэл зүйч та өөрөө зүгээр юм уу, тухгүй байдгүй мүү гэхэд даян гадаа гарч хүүтэнд тамхи татснаас бараг л би тухгүй байсан дээр гэж боддог гин. Сэтгэл зүйч нөхөрчин нэлээд асуудал байгаач тааж гисэн амаргүй. Тестний хариуг харуул муу зүйл гарч ирээгүй. Сайн сайхан байдлын түвшин өндөр, сэтгэлийн хямрал төгшүүр гэд аль нь ч гараагүй. Гэтэл та хоёрын бичлэгийг үзсэн хүмүүсийн хинэн ч таныг аз жаргалтай амьдарч ийн гэж харахгүй. Нөхөр нь өдөржингөө гэртээ харьхууж, эхнэрээ зарж, ууралдаг байхад хүчээр өөрийгөө дарж, би сайн хандах хэрэгтэй гэж хүчилж амьдраад байгаа мó гэхэд даян өөрийгөө хүчилж амьдраагүй гэхэд сэтгэл зүйч бусад бүх хүмүүс таныг өөрийгөө хүчилж албатаж амьдрч ийн гэж харж байгаа. Та өөрийгөө мэдгүй. Одоо байгаа нөхцөл байдлаа харахгүй бүгдийг нь зүгээр хийдэг. Гэр бүл бол нэгэн бие гэсэн үг. Биений хавдар нөхөрчин байхад та би зүгээр надад хавдар байхгүй эрүүл хүн. Манай гэр бүл сайхан амьдарч байгаа гэх мэтэр юу ч харахгүй байна. Ийм байдалтай байх юм бол эмчилгээ хийж болохгүй. Бүрэл дортно. Хүний биед эвгүй муухай мэдрэмжийг дарж эсрэг зан үйл хийх замаар зайлсхийдэг хамгаалтын механизм байдаг. Ихэвчлэн хүмүүс муухай мэдрэмж авахаараа муухай хариу үйлдэл үзүүлдэг байхад таны хувьд нөхөрчин муухай хандах тусам сайн хандах хэрэгтэй гэж боддог. Ингэх тусам та өөрийгөө сүйтгэж хорлож байгаа учраас хамгийн ихэнд нөхөртөөгөө бодтой харьцаж сүрдүүлэх хэрэгтэй. Муухай сонсогдож байгааж ингэж нөхрөө сахилга баттай болгож өөрчилж чадна. Хэцүү байгаа үедээ хэцүү байна гэж хэлэх хэрэгтэй. Тэгжээж нөхөрчин өөрчлөгдөнө гэдэг. Удалгүй Жион орж ирэхэд сэтгэл зүйч одоогийн нөхцөл таныг сүрдүүлж шахалт үзүүлэхээс өөр арга алгаа. Хэрвээ та өөрчлөгдөхгүй бол та хоёрын ирээдүй тодорхой байна. Эхнэр чинь таныг яах ч аргагүй болж сэтгцэн эмнэлэг рүү явуулна. Яг буцаад эмнэлгээсээ гарах бах. Эмнэлгээс гарах үед шудраг бус санагдаж буцаад архиа ууж эмнэлэг рүүгээ явна. Энэ цикл тасралтгүй үргэлжлэнэ гэсэн үг. Ингээд та хоёрын амьдрал ямар ч ирээдүйгүй болох учраас өөрчлөгдөх хэрэгтэй. Сэтгцэн эмчилгээ авч арх умаар санагдсан үедээ уудаг эмийг аваарай гэд та эхнэрээсээ хэд хамааралтай юу гэхэд Жион би ганцаараа байх дурггүй гэдэг. Сэтгэл зүйч гэхдээ та өөрөө ганцаараа байх орчноо бүрдүүлсэн байна. Тоглоом тоглодог том дэлгэц, зурагт үзэх дэлгэцтэй. Тэр байтугай сандал дээрээ суугаад архиуж тамхи татж байхад тийм орчин руу хэн ч орохыг хүсэхгүй. Яагад гэвэл та зөвхөн өөрийнхөө улсыг гэртээ байгуулчаад байна. Эхнэр чинь таныг хайрлахаа болсон юм биш. Хайрлсан хിവэрэ байгаач цаг нь тарахгүй байна. Та өөрийнхөө хүссэн үед эхнэрийнхээ биед хүрч өгзгийг нь цогтөг. Яг л тэжээвэр нохонд хүрч байгаа юм шиг. Хоёулаа хүссэн үедээ дотн харилцаатай байх нь бие биедээ хайраа авалцах боломжийг олгодог. Хэрвээ тийм биш бол хүчирхийлэл. Эхнэртэйгээ хамт цагийг өнгөрөөмөр байгаа бол орон зайг нь өгөх хэрэгтэй. Өөрөө чинь бодлоор та хоёрын хэн нь илүү ганцаарддаг гэж бодож ийн гэхэд Жион эхнэр байх гэдэг. Сэтгэл зүйч та огт ганцаарддаггүй. Яагаад гэвэл танд архи байгаа. Тийм цагч байхгүй. Бараг 24 цагийн 24-т нь согт байдаг. Хүн ганцаардлыг мэдрэхийн тулд ядаж эрүүл байх хэрэгтэй гэд хүүхэд насныхан талаар асуухад багадаа ээжтэй байнга зодуулдаг байснаас гадна ээж нь гэр бүлдээ цаг гаргагч завгүй ээжээ. Сэтгэл зүйч ээжээсээ аваагүй хайраа эхнэрээсээ харж байгаа юм шиг санагдлаа. Нөгөө хүндээ хайрлагдах итгэл байхгүй үед өөрийнхөө муухай талуудыг эцэс төгсгөлгүй харуулж хэр удаан төвчж байгааг нь харахын тулд тест хийдэг. Жохон махта ээжтэй ганцаардаад байна, залхуу үрээд байна гэж хэлгэл юм бол үгийн зөрүүгөө загнадаг байсан бах. Харин эхнэр чинь тэгдэггүй. Бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Ингэж яхад тайвшрахын оронд уламд ордож энийг төвчж байгаа юм бол одоо энийг төвчж чадах уу? Хэрвээ чадвал эн чин жинхэнэ хайр гэх мэтээр явдаг. Одооноос эхлээд эхнэртэйгээ хамт сайхан амьдрах арга олох хэрэгтэй гэж зөвлөгөөний цаг дууслаа. Тэгвэл Жион архиа ухаа болж энэ насны амьдрал өөрчлөгдөж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань таалагдсан бол суугдаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартаваа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.